баха. Бид Ухаан хотын хот руу яг нөгөө Вүмсэрсээр яваад тэгээд тэдний багийг бид нэр амар хожихгүй юу. Тэгээд ер нь дайгуу тогсоо. Тэгсэн чинь нөгөө гарч ирэл ингээл ярьслага авдаг штэ. Манай Монголд ч гэсэн тэмцээн болоход. Тэдсэн чи хиттийн ингээл хүн нэрэл надаас ярьслага аваад хүн өөр асууж авахгүй ингээд тоглох боломж байвал яаж хүлээж авах вэ гэд. Энэ бол ингээ мэдээж ингээд гайхалтай боломж гэл ярихгүй юу. Тэгээд тэгсэн чинь тэр нь ингээ нөгөө хиттийн TikTok ч нас ингээ бидний мэдхгүй ертөнц байдаг заяа. Ингээ амар заяа тэнцээ бүр ингээд бүр тренд viral юу гэдгийг ингээ бичлэгүүд амар явж магадгүй. Миний бичлэг явсан юм байна. Тэгээд тэгсэн чинь манай Ухаан Шэнфэн багийн эзэн маань хараад тэгээд тэгсэн чинь намайг ирж уулзаач гэд. Тэгээ маргааш бид нэр яг 6-аас нисчихсэн баха. Би яг шууд хэлчих чадахгүй. Тэгээ ариуд хэлж байгаа. Харин надтай ингээд энэ Ухаан багийн эзэн уулзыг инээ бидтэй мэдхгүй юу ч болохгүй магадгүй те. Гэтэ ямар ч уулзаах гэгээд тэгээд 9 сард ингээд try out-нд ирж ингээд шалралтанд оролцооч чамаг амар ингээд таалагдчихээн. Энэ итрийг би чинь тэгээд ерөөсөө тийм одоо гатгшаа явна гэдэг юм бодол ер нь байгаагүй шүү дээ. Ер нь тэгээд Монголдоо ганц зөвхөн Монголдоо гэж тийм. Тэгээд ерөөхдөө тэгж бодож исэн болохоор ингээл нүд нэгдэж байгаа юм чинь. Нэрээ би боломжтой байна. Нэрээ би чадах юм шиг байна. Хүмүүс бас ингэж харсан байна гэл. Тэгэл яг бодож байгаа л 3-9-3-ын лиг дуусаал. Уйлгал маань дуусаа тэгээд очиод try out-нд оролцоод 3 өдрийн тэмцээнд оролцоод тэгээд эхний 2 тоглолтонд нэг 20 он 10 самбар аваад тэгээд гэрээ хийгээл үлдсэн дээ.